За сайн байцгаана уу? Цаг зав гаргаад бас богдуул руугаа гараад ирлээ. За та нар маань өнөөдөр хөл хорионд цагийг гэр бүлтэйгээ сайхан өнгөрөөж байна уу? За ямар ч тач гэсэн сонгуул ойртлоо. Ерөнхийлөгчийн сонгуул 6 сарын 6-нд болно. За тэгээд ардчилсан нам энэ сонгуульд нэр дэвшүүлж чадах уу гэдэг ийм хүндрэл бэрхшээл асуудал гараад байна. За ардчилсан нам 2 хуваагдаад 2 даргатай тэгээ 2 сонгуул явуулах гээд 2 нэр дэвшигч гаргах гээд ийм байдалтай байж байна. Тэгээ саяхан улсын дээд шүүх шинээр одоо гарсан 2 даргын хоёулангийн бүртгээгүй ийм хүнд байдалтай байна. За ингээд нэгдүгээрт нэр дэвшүүлж чадах уу? За хоёрдугаарт за нэр дэвшүүлээ гэхэд одоо ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хүмүүс хэн байна гэж байгаа шүү дээ. За миний ойлгосноор бол ардчилсан намаас амар жаргал ерөнхий сайд байсан амар жаргал нэр дэвшнэ гэж хүсэлтэд илэрхийлсэн. За оюун гэрэл бас нэр дэвшнэ гэдгээ аль дээр илэрхийлсэн. За ингээд миний цаашдаа бол нөгөө эрдэнэ нэр дэвшүүлнэ гэж би бас өөр сонссон. За нөгөө Норын алтан уяг бас нэр дэвших санаатай гэсэн. Гэхдээ нөгөө ардчилсан намын дүрм зөрчсөн бие даад нэр дэвшсэн гэдэг утгаараа нэр дэвших асуудал нь хүнд юм шиг байгаа. За нэг иймэрхүү хүмүүс одоо нэр дэвшиж өрсөлдөн гэсэн байр суурьтай байна. За би бол ардчилсан намаас нэр дэвшнэ гэдгээ бол уржигдар өөрийнхөө фэйсбүүкээр зарласан. За зарим хүмүүс энийг сонссон байх. Зарим нь сонсоогүй байх. За ямар ч тач гэсэн ардчилсан нам нэр дэвшүүлж чадах юм бол би ямар ч гэсэн тэр нэр дэвшигчдийн дунд өрсөлдөн гэсэн бодолтой байна. За ингээд сонгуул нөгөө цахим гэдэг юмараа болно. Цахим сонгуул гэдэг нь бол худлаа юм байна лээ. Би нөгөө намын даргын сонгуульд нь оролцоод нэг хөрс суулдаг 5 толгойд хөрс суулдаг хишиг аривжих гэдэг компани менежер Туулгат гэдэг залууд одоо ялагдсан шүү дээ. Цаанаасаа захиалгатай юм байна лээ. Түүнээс ч одоо над мэтийн өөрийнхөөрөө байдаг ийм аль нэг фракцт хамаардгүй ийм хүмүүсийг бол цаанаас нь гаргахгүй гэсэн бодлоготой байд юм байна лээ. Тэгээд тэр дагуу ч юм уу ямар ч байсан би бол тэр даргын сонгуульд тэр нэг менежер залууд одоо ялагдсан. Тэгээ миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр энэ бол бас байж болохгүй зүйл дээ. Бас улс төр гэдэг чинь хин нэгэн зүгээр нэг худамжны менежер залуугийн хийчдэг юм биш. Тэр тусмаа төр барьж исэн ардчилсан намын даргаыг ингээд нэг юм залуу ямар ч туршлагагүй, хинч танихгүй залуу болдго юм биш. Улс төр гэдэг чинь туршлага, мэдлэг олон зүйл хэрэгтэй л дээ. Цаашдаа олон сонгуульд орно. Тэгээ сонгуульд ялдаг хүн байх хэрэгтэй. Тэгээ би бол сонгуульд өөрийгөө бас нэг ялдаг хүн гэж боддог. Тэгээд энэ ерөнхийлөгчийн сонгуульд би ардчилсан намыг ялуулна гэсэн бодолтой байдгийн. Тэгээд энэ нөгөө цахим сонгуул гэдэг нь 5 сарын 1-нд гэвүү 4 сарын 30-нд ч гэвүү болох юм гэсэн. Тэгээд энэ цахим сонгуулаараа бас л лойр нь болчих байх гэж би хөвдөө дотроо бодож байна. Гэхдээ хамаагүй одоо ямар ч байсан нэр дэвшээд өрсөлдөн амар жаргал гээд ерөнхий сайд байгаад юу ч хийгээгүй нөхөр байдгийн би бол сайн мэднэ. За оюун гэрэлгээд бүсгүй байгаа монголчууд бүгдээрээ мэдэх байх. Би ч сайн мэднэ. За тэгээд өөр
Эрдэнэг бас бүгдээрээ сайн мэдэндээ. Тэгэхээр энэ хэдийгээ уг нь би ялчин цаашдаа сонгуульд бас ялчин гэж бодоод байгаа. Гэхдээ миний бодсноор болохгүй байх гэж би хөвдөө бас хардаад байгаа л да. Одоо яа гэх вэ? Хардах хэрэг нь надад байгаа юм. За ингээд Монголын ард түмэн энэ сонгуульд өөрийн хүссэн хүүгээ гаргаж цаашдаа улс төр эдийн засаг нийгэм нь сайжрах болтгоо гэж хүсэж өрөөё.